За сайн байцгаана уу. За би очир бол сургалтын төвийн багш Болдоотор байна. За өнөөдөр юу ярих гэдэг нь гэхээр энэ хувь хүний орлогын албан татрын талаар за тэгээд нэг хоороо бизнес хийж байгаа усуд баримт шивж өгöd байдаг да. За тэгс нөгөө баримт шивж өгöd мэдээлгүйс болоод ер нь жилээс нэлээх өрөнд ордгоо. За яагаад өрөнд ороод байна гэдэг товчхон тайлбарлая. За тэгэхээр хоороо бизнес хийгээд ингээ явж байгаад компанитай харьцсан да. Тэгэхээр нөгөө газрууд нь баримт авъя ингээд баримтаа шивээд өгчдөг. За тэгвэл баримт шивж өгөөд явж итэл нэг мэдх он гарах гад ирнэ. Жил болно. За тэгвэл утсан дээр нь татвараас бол мессеж ирнэ. Тайлангаа илгээгээр. За тэгэл харахгүй явж байгаа дон гарчлаа гэж бодъё. За тэгвэл нөөтөлөгч болсон байх боломжтой болсон байна. За тэгээд 10% татвар шууд ногдноо. Одоогийн хуулиар бол. За тэгвэл 2024 оны хууль гэж байна. Шинжлэгдсэн хувь хүний орлогын албан татрын. Энд ямар хууль байгаа гэхээр хялбаршуулсан горим гэдэг нэг юм гарсан шүү. За энэ нь яадаг вэ гэхээр нөгөө хувь хүн маань нэг байгууллага дээр баримт шивж өгөө яваад байгаа да. За тэгэнгუთ жилийн эцсээс өмнө 12 сарын 31-ээс өмнө өнөөдөр ч байсан болно шүү. Маргааш ч байсан болно. Хэрвээ та баримт шивж өгж байгаа байх юм бол яах вэ гэхээр нөгөө e-tax гэх систем рүү ордог да баримт шивж өгдөг. Тэр систем рүү ороод хэлбэршүүлсэн горимынхон хүсэлтийг өгөх ёстой. Тэр хүсэлтийг өгөхөд бол нэг ядаад байх юм байхгүй. Баримт руугаа e-tax руу уцаараар нэвтэрж ороод хүсэлтээ өгчдөг. Тэрөө тэгээ хүсэлтээ өгчих юм бол таны хүсэлтийг яах нь хүлээж аваад оны дараа та хичнээн төгрөгийн орлоготой байсан хамаагүй 1% татвар төлөх юм. Тэгэхээр энэ 2024 оноос өмнө 1% чинь 50 сая хүртэлх л 1% байсан бол 24 оноос хойш ямар нэг хязгаар заахгүйгээр 1% болсон. За тэгвэл энэ утсан дээр хэдүүлээ үзчихье. E-tax систем рүү ороод яаж хүсэлт гаргах вэ гэдэг. За тэгэнгүүт ингээд жишээний систем байна. За хамгийн дээр нэг дээд үнэлтээр 3 зураас байна да. Тэрэн дээр дарангууд хянах самбар гараад ирнэ. За компьютероор бол бэлэн байж байна. За тэг хүсэлт дээр дарна. Хүсэлт. За дээр нь хүсэлт гаргах хүсэлтийн түүх гэж байна да. Хүсэлт гаргах гэдэг зэс дээрээ дарахаар за ийм хүсэлтүүд гарч ирнэ. За энэ чэнэс дээрээсээ хоёрт татврын тайлантай холбоотой гэдэг хүсэлтийг дарна. За тэгэнгუთ доор нь хэлбэршүүлсэн горим ашиглах гэж юм да. За энэ дээр нь дарна. За ингээд эднэрийг чиглээд зөвшөөрч байна гэж яах нь юугаа явуулчихна. Нөгөө хүсэлтээ. Тэг хүсэлт явуулсны дараагаар яах вэ гэхээр энэ маань хэлбэршүүлсэн горим бүртгэгдээд авнаа. За тэгэхээр та бүгд яах вэ гэхээр явал хуваараа ингээл бизнес хийгээл баримт шивж өгөөл ингээл явж байгаа болвол хэлбэршүүлсэн горимынхаа хүсэлтийг 12 сарын 31-ээс өмнө өгөх нь биш шүү. За анхаарах зүйл бол юу байх вэ гэхээр за мэдээж 50 саяас дээш орлоготой болох юм бол нөөтөлөгч болно гэдэг анхаарах хэрэгтэй. Харин орлого нь бол хамааралгүйгээр 1% болчихно. Хүсэлт маань өөрөө. За хоёрдугаар анхаарах зүйл бол юу вэ гэхээр нөгөө бусад хөнгөлтүүдийг давхцуулан эдэлдэггүй. Та өнөөдөр 1% хүсэлт өгсөн бол орон сууцны худалдаж аваад нөгөө 6 сая төгрөгийн хөнгөлт эдэлдэг бол энийг авахгүй нэ тэнийг дараа жил үргэлжлүүлж болно. За тэгээд дараа нь болохоор нөгөө сургалтын төлбөрийн хөнгөлөлт байна. Эднэрийг давхцуулж авдгүй учраас тухайн жилдээ надад ер нь аль нь ашигтай гэдэг тооцооллыг хийн. За хийж чадахгүй мэрэгжлийн хүн ашиглаад тусалцаа аваад тооцооллоо хийгээд ингээд хүсэлтээ илгээдэг байгаа шүү. За тэгээ баярлалаа.